За, явах уу манайхаа? За, өнөөдөр Монгол Ардын намын хяналтын ороогоор Б2 гишүүнийг үүрэгт ажилласан чөлөөлөх тухай хэлэлцэнэ гэж байна. Таны хувьд ер нь өчигдрийн томилгоог юу гэж харваа? За нэгдүгээр өчигдрийн томилгоо ерөнхий сайдын мэдээлэлгээд гисэн. За мэдээлэл бол арай ондод юм хийх юм болов гэж бодсон. Бас арай байхааргүй зүйл ярьчих шууллаа. Мэдээлэл хийчлээ. За би зүгээр юу гэж харж байна гэхээр бидний нөгөө нэг арчил маань хаана байна? Ёс дэг зарчим маань, парламентын зарчим, парламентын арчил маань хаана байна гэдэг асуудал харагдахаар болчихлоо л энэ ч одоо. Одоо яг үндсэндээ бол өчигдөр ерөнхий сайдын гаргаж байгаа мэдээлэл бол одоо Венесуэл, Термодура, эсвэл одоо Эрдоган, Турк энэ одоо хүмүүсийн гаргадаг жишгийг л одоо гаргаж өгчүүл гэж харлаа шүү дээ. Энд чинь бид нэр парламентын засагтай улс, парламентод ямар ч тохиолдолд байсан парламент дээр ард иргэдийн төлөөлөл болоод байж байгаа. Эндээсээ засаглалаа байгуулж байгаа. Гэтэл гүйцэтгэх засаглал нь өөрсдийнхээ эрх мэдэл, хууль эрх зүйн орчин одоо тэр хууль эрх зүйн одоо давуу талыг ашиглаад буцаад парламентынхаа гишүүдийг дуугаалдаг, парламентын гишүүдийг дарамтлагдаг ийм зүйлүүд чинь одоо тэр автотаар улсууд байдаг юм ийг л дуурайж байгаа юм шиг юм гараад ирлээ шүү дээ. Би бас нэлээд олон хүмүүстэй одоо уулзлаа. Ер нь бол гайхшруулж шүү дээ. Энд чинь юу болоод байгаа юм бэ энэ чинь. За яг хөө тэр амар Аслан гэдэг хүнтэй өрсөлдөөл үз. Тэр намын тухай асуудал, намын даргын асуудлуудаа яригдаад үз. Тэргүүрээ асуудлуудаа шийдээд тэрөө болохгүй байгуул пожалуйста би урд нь хэлсэн шүү дээ. Хуулийн хяналтын байгууллагад өгүүлдэг. Ийм одоо өнөөдөр тийм одоо бодит мэдээлэл байгаад бодит одоо батлага баримт байгаа бол тэрийгэ гаргаж ирж байгаа хуулийн хяналтын байгууллагад өгөх ёстой шүү дээ. Мэдээлдэг. Магадгүй зүгээр өчигдрийн мэдээллээр бол би баргалжилт тиймхүү зүйл хийх байх л гэж бодсон жишээ. Ийм мэдээлэлтэй байна. Энийг одоо би өнөөдөр хуулийн хяналтын байгууллагад өглөөмаа гэдэг ингээд өгсөн бол энэ ундаа асуудал байхгүй. Энэ арчлалын зарчим байхгүй. Гэтэл одоо тэр миний саний яриад байгаа тэр Венесуэлд болсон асуудлууд ямар асуудал болсон бэ гэхээр ерөөсөө автотар засаглалын гол одоо том дарангуул бол гэдэг чинь өөрөөсөө сөрөг хүчин парламент дотор байж байгаа үг дуурж байгаа парламент дотор байж байгаа тэр сөрөг хүчнийг нухчин дарах тэднийг одоо аливаа гэмт хэрэглээ одоо оруулах аливаа одоо гэмт хэрэгтэй холбогдуулаад одоо хорих цагдах гэдэрсэн ийм зүйл байдаг шүү дээ. Энэ чинь бол автотар засаглалын хамгийн муухай зүйл чинь энэ байхгүй дээ. Энийний араас орж байгаа юм шиг ийм тохиолдол бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд өчигдөр бол жишээ нь ерхий сайд дээр бол би бичлээ орж бол уулзсан. Ер нь бол юу хүсээд байгаа. Цаашдаа бид нар ямар юм руу орж байгаа. Энэ бол тэр Мөнхбаатар гэдэг сайд ер нь за миний мэдхий энэ бол хар залуугаасаа хүйзээ яманд ажилласан. Тодорхой тухайн үеийн том асуудлуудыг бол мэрэгжлийн төвчөнд бол шийдж байсан, гар бие оруулж байсан ийм хүн шүү дээ. Ямар ч тохиолдолд бол гологдох асуудал байхгүй. Энэ одоо хууль эрх зүйн орчин талаасаа энэ одоо салбардаа бол хүлээн зөвшөөрөх хүний нэг шүү дээ. Нин тэргүүн. Гэтэл одоо өчигдөр бол солиод инхвэрийг тавиад инхвэрд одоо тодорхой үүрэг өгж штэ. Энэ үүрэг өгж болохгүй штэ. Хууль эрх зүйн дотоод хэргийн асуудлаар энэ одоо салбараа сайн авч яваараа гэдэг үүрэг өгжөд болж байна. Тодорхой нэг асуудлаар үүрэг өгөөд тэр тусмаа парламенттай холбоотой асуудал, парламентын гишүүнтэй холбоотой асуудал, тэр тусмаа парламентын даргатай холбоотой асуудлыг бол өгж болохгүй л байна. Яг хууль хариу өгсөн бай. Та ингээд дургуслаа илэрхийлэх. За яг дургуслгээд ах юм байхгүй. Ер нь бол бас бүлгийн даргын хувьд энэ чинь тодорхой асуудлуудыг бид нар зөвшөөрж ярих хэрэгтэй байхгүй юу? Бүлгийн даргын хувьд. Тэгээ одоо ярьсан. Ер нь бол яг зүгээр нөгөө ярьдаг зүйлээр ярьж байгаа шүү дээ. Ер нь бол одоо шодрог усны асуудлуудыг шийдээ. Аливаа одоо болохгүй байгаа зүйлүүдийг бол нэг талд нь гаргая. Хуулийн хяналтын байгууллагуудаараа бол шийдэх асуудлыг шийдэе гэж зөв шүү дээ. Зөв. Тэгвэл тэрийг зарчмынхан дагуу өгөх хэрэгтэй байхгүй юу? та Энийг бол ерөөсө буруутгаагүй тийм. одоо яг хууль зүйн сайдаар томилготой зэрэгцээд Б2 гишүүний бүрэн эрхийн асуудлыг ярьж байна. Өнөөдөр бас хяналтын орой 17 цагт хуралдахаар болсон. Яг та энэ бүрэн эрхийг ярих ёстой гэж үзэж байна уу? Бүрэн эрхийн асуудал яригдаагүй шүү дээ. Б2 гишүүнтэй холбоотой их хурлын одоо гишүүний бүрэн эрхийн асуудал ерөөсөө ярих асуудал биш энэ асуудал. Ганцхан юу байж болох юм гэхээр сая бол баг хурал хуралдсан. Баг хурал дээр бол мэдээж баг хурлын гишүүдээс бол нэлээд олон шүүмжлүүд гарсан гишүүдээс. Одоо намын дотоод асуудал за тэгээд ер нь бол бас зарчмын бус хууль зүйн сайд байсны хүний хувьд бол бас зарчмын бус ийм байр суурин дээр байж байгаа нэргээд ингээд нэлээд шүүмжилтэй болсон. Тэн дээр бол намаас хөөгч асуудлууд илэн талангүй одоо тийм асуудлууд яригдсан.
Тэгэхээр яг хөө мэдээж одоо өргөлөөгөөд зан гişүүд нь бол одоо юу авч явах шиг байлээ. Санал аваад одоо гар үсэг зураад авах шиг байлээ. Тэгэхээр энийг мэдээж одоо нэгэнт өргөн бариад ёс зүйн хороо юунд юу лээ хяналтын ерхий орондоо өгж байгаа бол ерхий ороо бол энийг хилцэх нь зүйтэй баг. Хөөх асуудлыг бол бид нар үеийн үед одоо ер нь бол Монгол Ардын намаас бол хөөх асуудлыг бид нар бол багасгахыг үүсгэе гэж байгаа шүү дээ. Ярьж болно. Тэнд бол сануулж болно. За ер нь бол зөв буруугаа тэр хяналтын ерхий ороон дээр ярилцаж болно. Гэхдээ хөөх асуудал бол яг үндсэндээ бол бас зөв шийдэл бол биш. Зөв шийдэл биш. Энэ буцаад миний саяны яриад байгаатай буруу жишгэлүүд татаж орно. Ягаад гэхээр хин нэгэн тэнд хүн нэг хоёр бас л тодорхой асуудлуудыг ярьсан шүү дээ. Тодорхой асуудлыг гаргаж ирсэн шүү дээ. Энэ бол парламентын гишүүний хувьд бол бүрээ эрхийнхээ өрөөнд иргэн хүний хувьд бүрээ эрхийнхээ өрөөнд гаргасан асуудлыг бол харж ирэх нь зүйтэй. Бид нар шаардсан нийгэмд байна шүү дээ. Тэгэхээр тэрийг үзээ зөв буруу баталгаа нотлоо байна уу гэдэг асуудлуудыг л тэнд одоо ярих нь зүйтэй байх. Түүнээс бол одоо хөөх шийдвэр бол би ер нь бол их гарахгүй болов гэж бодож байна. Ерөнхий сайд бол бүрийн эрхийнхээ хүрээнд томилсон асуудал яригдж байгаа. Ерөнхийлөгч болон улсын хурлд бол танилцуулаад явна гэд хуульд заасан байгаа тий. Тэгэхээр энэ үндслэл нь одоо хэр бодтой гэж үзэж байгаа. За яг ерөнхийдөө ерөнхий сайд юу өөрсдийнхөө бүрэн ерөнхий сайдад бид нар чинь маш том бүрэн эрх өгсөн шүү дээ. Үндсэн хуулинд бид нар өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр бид нар нэг талдаа бол бахархалтай байдаг байхгүй. Яг тэгэхээр парламентаас засгийн газар буюу гүйс засаглалаа байгуулж байгаа тохиолдолд тэдэнд бүрэн эрх нь бол бас тодорхой хэмжээнд өгөх ёстой. Тэр тусмаа сайд нарын нэг нэгээр нь татдаг, нэг нэгээр нь одоо бас буруутгадаг, ажлаа хийж чадахгүй байх эдгээр сайлуу одоо хов живээр авчиж ингээд татаж авчирдаг, нөгөөх нь шүд одоо цөмөн гэдэг баха тийм. Гэх байдлаар дотор парламент юу гүйс засал ажиллах ийм боломж олцоог нь бол хаагаад байдаг байсан бол энийг болиё гэсэн байхгүй. Ерөнхий сайд бүх одоо өөрийнхөө парламентыг улсын их хурлд танилцуулаад, ерөнхийлөгч болон улсын их хурлд танилцуулаад тэгээд цаашаага танилцуулаад өөрөө үйл ажиллагаагаа явуулах юм бүрэн болцоотой. Яг энэ үндсэндээсээ бол эрх нь бол мэдээж эрхийн дагуу хийж байгаа асуудал. Гэхдээ яг зөвхөн өчигдөр мэдгэлээ бол буруу хийж инлээ. Би томиллоо гэж байгаа байхгүй. Томиллоо. Яг тэр бол эхлээд процедуруудын дээр бол би иймэрхүү одоо өөрхөн саналыг бол гаргаж байна. Энийг бол парламенттай бол өргөн барин улсын юу ерөнхийлөгч болоод парламенттай бол улсын их хурлд өргөн барина гэсэн өнцгөөсөө л ярих нь байсан. Үгээ алдаа тэр бол гараад явцсан. Буруу процедур бол буруу явчих шүү. Энэ одоо цэвэр намын даргын зодооны одоо томилгоо боллоо гэж ярьж байна. Цэвэр намын даргын зодооны томилгоо. Цэвэр. Би бол эндээ санал нийлнэ. Өөртөө чинь асуултаас би санал нийлж байна. Өчигдөрч би ерхий сайдад бол бас хэлсэн. Энэ намын одоо даргын зодооны одоо жинхэнэ утгаараа төрийн зовлон болж эхэлж шүү энэ чинь. Жинхэнэ утгаараа төрийн зовлон болж эхэлж. Жинхэнэ утгаараа төрийн нөгөө нэг арчлал үгээ хэлдэг одоо ил тод байх нөхцөл байдал инлүүгөө орж иж байна. Хин нэгнийг гүтгдэг, гүтгэсээр тэрийг батлахгүй араас одоо үүрэг даалгавар өгөөд бүхэл бүтэн хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилохдоо яг энэ асуудлыг одоо бараг мөрдөн шалгацны юу гэсэн нэг тийм байдалтайгаар томлно гэдэг бол асар том алдаа байхгүй. Одоо бүлэг энэ асуудлыг яа гэж бодож таны хувьд? За нэн тэргуунд ерхий сайд гэдэг хүн бол тодорхой хэмжээд намын эхлээд бол бид нар чинь парламентод бол ялт байгуулж байгаа. Олонхуулж байгаа. Тэгэн гутлаа өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэхийн тулд ерхий сайдаа энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ерхий сайдаа намаасаа ерхийдээ бол баг хурлаасаа виз авч явуулж байгаа шүү дээ. Энэ хүнийг ерхий сайдаа томлие гэж. Тэгэхээр одоо өнөөдөр Зандан Шатар гэдэг хүн бол намын баг хурлаас одоо томилт авсан. Намын өөрөөр хэлбэл Монгол Ардын намаас одоо томилгоо авч бүрийн эрх нь одоо хэрэгжиж байгаа ийм хүн байхгүй юу. Тэгэхээр нэн тэргүүнд бид нар одоо өнөөдөр энэ алдааг бол бид нар удирч зүйлээр ярих хэрэгтэй. Удирч зүйлээр ярих хэрэгтэй. Зөв буруу юу? Өнөөдрийн нөхцөл байдлыг бас ярих хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр уг нь бол багтаж удирч зүйл хуралдах бол зүйтэй л гэж харж байна. Энийний ар дээр бүлэг хурлах зүйтэй. Зарим одоо намын гишүүдийн зүгээс зориг агсны хэрэг давтагдахгүй гэсэн айдас байх шиг байна. Тим хурц хэлбэртэй шилжсэн байгаа мó. Тэр бол яг улс төрийн бас нэг за би бол шулуухан хэлэхэд бол арсан ном бол дайран дээр давсан юм гэдэг лөө одоо юу байгаа даа шүү дээ. Тэгээ дайран дээр давсан. Ийм байдал бий болгож ийн гэж харж байгаа. Тэр хэмжээндээ очих энэ хоёр одоо юуны гишүүний хэлж байгаачлан одоо ингээл амь насын хамгаалтанд авъя мавъя за над бол мэдээж байгаа тийм алга үндсэндээ алга. Хэрвээ тийм байсан бол жилийн өмнө бид нар нүүрсний хулгайтай тэмцэх асуудлууд яригдаад улс орондоо яригдж байгаа тэгвэл тэр асуудал чи яагаад гарч ирээгүй. Тэр асуудлынхаа ар дээр тэгвэл яагаад хэрэг үүсгээд юунд өгөөгүй.
хуулийн нийтийн байгууллагууд өгөөгүй? Яагаад прокурор өгөөгүй? Яагаад асуудал үүсгээгүй? Энэ асуудлыг бас эдгээр ярих ёстой шүү дээ. Тэг өнөөдөр гівгэнт яг одоо дарганы асуудал ярингуут ийм асуудал гаргаж ирээд даргын одоо өрсөлдөөн бий болонгуут нэг өрсөлдөгч нь нөгөөтгтөө бас ийм үрг даалгавар өгөөд ингээд нөгөөтгөх эсрэг өөрийнхөө эрх мэдлийг бүрэн дээрээ ашиглана. Төрийн эрх мэдлийг ашиглана гэдэг бол буруу асуудал байхгүй. Тохиолдлыг бол таны хувьд хараад байсан уу?